За эрхэм хүндэт таарах үзэр сонирхтойг найс нартай энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр гал мах бодтой хойно ном Арслангийн ордны ерөнхий 2024 оны одоо тийм сүүлийн 2 сарын энерги ямар байх нь вэ? Зөвхөн энэ 3 ордны тий гал мах бодтой ордны энерги ямар байх нь вэ гэдгийг хэдүүлэн харна. За 3 үзэр сонгож хойно ном Арслангийн ордных энэ 3 үзэр тайлбарыг сонгоод за эхний өдөр. За хоёр дахь өдөр. За гурав дахь. Энэ 3 хөзрийн аль нэгийг сонгоод та нар маань энэ оны сүүлийн 2 сарын энерги хараарай. За магадгүй 12 сарын энерги гэд ботчих тий 12 сарын энерги гэсэн хамаагүй зүгээр юм байна. Би одоо энэ видео энтертэй бас нэг их засвар энтер хий гэж бодохгүй байгаа. Тэгээд шүлс залгах ч юм уу, яриа буруу зүрөө ярих ч юм уу тий. За эсвэл нэг үгээ олон давтах ч юм уу. За тэгээд энэ видео хийж байхдаа энийг ингэчээ, тэрийгээ тэгчээ гэдэг ингээд доор нь ингээл одоо жишээ ингээд тавьчих бол ингээд тавьчих гэдэг юм уу тий. Тиймэрхүү ярианууд оруулах юм бол та нар маань авах гээх ухаанаар хандаж үзээрэй гэж хүсэж байна. За эмдгээр 3 хөзрийн аль нэг дуртай хөзрээ сонгоод за аль нэгийг сонгоод мэргэндээ тавтай морил. За нэгдүгээр хөзөр олвол за ийм байна. За хоёрдугаар хөзөр олвол за ийм байж байна. За гуравдугаар хөзөр маань болохоор за ийм хөзөр байна. За та нар маань бодож байгаад нэг хөзрээ сонгоорой. Хэрвээ энэ одоо ерөнхий энерги маань та нартай таарахгүй байх юм бол тий одоо жишээ нь мэрэг маань таарахгүй байх юм бол комент хэсэг дээр таарсангүй гэдгээ бичээд таарсан бол таарсан гэдгээ бичээд яваарай. Тэгэх юм бол дараагийн энергиуд та нартай холбогдох бас бүрэн боломжийг нээж байгаа юм шүү гэдгийг би хэлэх гэсэн юм аа. За ингээ нэгдүгээр мэргийг хэдүүлээ эхлэе. За энэ өдрөө иш нь ингээд тавьчих тий. Хандлаад чинь. За хэр харагдсан юм надад аягүй олон хөзөр буугаад ирлээ өөрөө. Их л олон хөзөр гарч ирэх гээд ах шиг байна. Аргуул энэ гал энергитэй махбод бодыг үзэж байгаа болохоор их л хөзөрнүүд маань бөөнөөрөө гарч ирж байна. За эхлээ хөзрүүдэн дэлгэчээ тий. За гал мах бодтой хүмүүсийнхаа энергийг ерөөхдөө энергийн түвшнийг ерөөхдөө хэдүүлээ харъя. 12 сарын ерөнхий энергийн түвшнийг харъя. Гал мах бодтой хойно ном Арслангийн ордны энергийн түвшнийг хэдүүлээ өнөөдөр харж байна. За тэгэхээр бүгд сайн харагдаж байгаа сте тий. За тэгэхээр та нар маань бол энэ онд хийсэн одоо ажлынхаа үр шимийг юу намсаж явж байгаа хүмүүс харагдаж байна. За энэ хараа мөнгө санхүүгийн хувьд бол энэ өнгөрсөн одоо нөө 2024 оныхон тэг хөдөлмөрийн хүч чадлыг одоо ингээд мэдрээд одоо энэ өөрсөнд чинь одоо энэ оны сүүлээр одоо нэлээд их амжилтууд, мөнгөний хуримтлалууд, гинт орж ирж байгаа орлогууд одоо магадгүй үг залгамжлах ч юм уу. За тэгээ дээрэс нь танд хүмүүс одоо танаас зээлсэн мөнгөө буцааж өгөх ч юм уу тий 12 сард тийм энерги харагдаж байна. Тэгэхдээ та 12 сард энэ хөзөр маань ингээд буруу харсан байгаа хгүй. Нилээн оюуны хувьд бол нилээн амралттай, сайхан тайван байх нь байна. Одоо энэ хараа их том хөзрүүд гарч ирж байна л та. Тэгэхээр та нар энэ хоёр хөзөр ингээд цуг гарч ирсэн баггүй юу?
Тэгэхээр та ер нь бол яг амьдралынхаа хувь заяаны эргэлтэн дээр одоо ингээд тий амьдралын хүрт чинь одоо айгүй яг зөв явж байна. Та шинэ ингээд нөгөө 2024 он хүртлээр та нэг өмнөх онуудад та нэг өөр амьдралын хэм маягтай явж исэн бол одоо энэ 2024 он өнгөрөөд тэ 12 сар өнгөрөөд магадгүй 12 сараас эхний энергиуд нь мэдэгдэж эхэлнэ. Дахиад нэг өөр амьдралын хуудас руугаа биш бүр амьдралын бүтэн өөр нэг ном руу орж байна тий. Ном Арслангийн ордныханд шинэ номын эхлэл тавигдж байна гэж харагдаж байна. За тий тань дээр магадгүй эрэгтэй хүмүүс одоо энэ видеог маань үзэж байгаа бол мэргийг маань үзэж байгаа бол тань дээр одоо ямар нэгэн байдлаар их тийм хүрэн шаргал хүстэй тий нэг тийм айгуу гоё муурт хүрэн шаргал хүстэй их өндөр тийм гоё нүдтэй тийм эмхтэй 12 сард тантай одоо уулзах тэ тантай уулзах бас магадaltaй. Нэг бол өнөө та яг тэр хүнтэйгээ уулзсан байгаа мэн. Тэгээд тэр хүнтэйгээ хайр дурлалын романс үсгээд үргэлжлүүлээд энерги чинь эх он руу орох бас бүрэн боломжтой харагдаж байна. Тэгээд тэр хүнд та дурлалсан байгаа болохоос тэр хүн таныг бол яг дөнгөж одоо шохорхоод ингэ явж иж болж байна. Яг уулзсан байгаа бол уулзаагүй байгаа болвол танд бол эхний ээлжинд цэвэр ариун тийм цагаахан сэтгэлээр одоо дурлах юм байна. Та бол ингээ гүн гүнзгий их дурлах тийм гоё хайр тань дээр ирж байна гэсэн. Эмэгтэй хүн байх юм бол те бас юм шаргал гоё цагаан царайтай. За магадгүй зарим хүмүүс нь гадаад залуучуудтай нэлээд найзалж бас магадгүй. Тэгээд яг ийм шаргал цайвар дуу тий ийм царайтай гоё юм нүдтэй өндөр хамартай тий одоо иймэрхүү би хасаатай яг нэг иймэрхүү залуутай найзлах бас магадaltaй нөө ганц бие бидэн штэ тий ганц бие залуучууд хонь ном Арслангийн ордны залуучууд байна. За бусдад та айгүй их хүндлүүлсэн тий одоо гадуур дотор зугаалсан бусдад их хүндлүүлсэн тийм зантай юм. За мэдээж та нөгөө нэг өөрөө бас тий нэг гал махбодтой орд учраас өөрөө бас их тийм хүчтэй ирч хүчтэй одоо бусдыг манлайлсан бусад руу бас нэлээд их дайрсан давшсан тийм энерги бас одоо мэдээж бол харагдчихлаа л да. Тэгээд тэр энерги одоо дарах үедээ дараад гаргах үедээ гаргаад тий арслан ном хоньны ордныхан чи ерөнхийдөө бол хүнээр бараг нэг юм хэлүүлдэггүй өөртөө манлайлагч ордууд байдаг шүү дээ. Юу их юм мэдчихэдэг тий. За тэгээд таны нөгөө мөнгө санхүүгийн асуудал ч нь бол нэлээд бас ингэж сайжрах бас бүрэн магадaltaй байна. Танд одоо ямар нэгэн байдлаар бас зарим хүмүүсээс аав ээжээсээ ч юм уу эсвэл гаднаас ямар нэгэн байдлаар санхүүжилт авах айгүй өндөр боломжтой харагдаж байна. Бүлтэй хүмүүс ах юм бол маш их happy аз жаргалтай тий бүр ингээд гэр бүлийн happy байдал энэ 12 сард илүү их ингээд нөө нэг мэдрэгдсэн тийм сар байх нь байна. За тэгээд энэ хоёр хүзэр ингээд шин ном эхэлж байна гэд хэлж байгаа штэ 12 сараас ахуулаад танд ингээд шин ном эхэлж байна гал махбодтой хүмүүст маань шин дараагийн амьдралын шин ном чинь 2 дахь бот чинь эхэлж шүү. За энэ бот эхэлснээр яах вэ гэхээр мэдээж юмны эхлэл бол тий тодорхой хэмжээгээр ямарваа нэг юмны эхлэл бол хүнд байдаг. За зарим хүнд нь их гоё хөнгөн тусна, зарим хүнд нь бол мэдээж хүнд тусна. Энэ нь юунаас хамаарж байгаа юм бэ гэхээр хувь хүний юуны болон хувь хүний өөрсдийнх нь мэдлэгийн түвшин, тий сүнслэг оршихуйн мэдлэгийн түвшин нөөсөө хамаарат зарим хүмүүст нь энэ ном их гоёор эхэлнэ. Зарим хүмүүст нь жоохон сүрэг мэдрэмжтэйгээр ингээд хэцүү байдлаар эхэлж магадгүй. Тэгээд ер нь бол энэ шин номонд бэлтгэлтэй агаарай тий. Шин номоо бичихтэй яаж бичих үү гэдгээ маш сайн бодоорой. За тэгээд энэ оны төгсгөлийн мессеж бусад хүмүүс танд сонирхолтой мессеж өгөх нь тий бусад хүмүүс танд хэрэгтэй зүйл зөвлөх нь хэрэггүй зүйл зөвлөх нь яг бусад хүмүүс эргэн тойронд ч байгаа хүмүүс танд нэг тийм эрг энергийг ингээд бэлэглээд
ингээд таныг ирч хүчтэй болгох гээд байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр хүмүүсээс бас нөө энерги нь сайн аваарай гэж байна. Тэг энэ дээр ч бас ингээд одоо бусад хүмүүстэй нэг юм эмгтэй ч юм уу хүмүүс танд ингээд их туслаад ингээд яах гээд байгаа байхгүй яа. Тэгэхээр ингээд бусад гадны энергиудыг аюул сайн мэдрээрэй гэж байна шүү. Тэгээд бусад хүмүүстэй харилцагч, хамтрагч болоорой гэсэн тийм мессеж байна. За тэгээ ерөөхдөө ганц биеуд маань хайр дурлалтаа авчрах нь байна. Ганц бие биш одоо гэр бүлтэй хүмүүс маань айгүй энэ 12 сард хаппи байх нь байна. Танад мөнгөний орлого маш их орж ирэх нь байна. Мах өддөө ордууд та аз жаргал сайхан бүхний дээдэг цаглашгүй ихээр хүсье. Шинэ номонд нь амжилт хүсье. Та нар бүгдийг чаднаа гэж хэлье. За ингээ 2 дугаар хүзэр буюу энэ хүзрийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг хийе. За гал мах бодтой Ном хойно Арслангийн ордны 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг хийе. За тэгээд за ингээд ордны гал махбодтой орднууд маань сэтгэл зүйн хувьд эрэгтэй эмэгтэй одоо энэ картыг сонгосон хүмүүс маань сэтгэл зүйн хувьд бол юм юу байна? Жохон гонигтай тий? Сэтгэл зүйн хувьд жохон гонигтай, дотоод сэтгэл зүйн хувьд гонигтай байна. За тэгээ байжсэн чинь 12 сард энэ сарууд энэ одоо бол юм жоохон гонигтай тий готролтой ингээ байж байна. Тэгээд 12 сард бол тэр гониг готрлаас ч гарах мэдээнүүд орж ирж байна. Маш их хүчтэйгээр орж ирж байна. Энэ бас энэ картыг 2 дугаар картыг сонгосон хүмүүсээс хараа ингээд юм хос юм бас нөгөө юу гарч ирж байгаа байхгүй юу? Тэнгэрийн элч, эрэгтэй эмэгтэй тэнгэрийн элч. За тэгэнгүүт би бол энэ дээр ингэж бэлэгдэж байна. Одоо ганц бие залуучууд маань бас хосон болоод те одоо ирээдүйн хосон болоод 2025 он руугаа орохдоо бас одоо гэрлэлт мэрлэлт ч юм уу тэр бүхнийг бас ингээд шийдээд явах боломжтой юм шиг байна. Яагаад тэгэхээр энэ дээр одоо ингээд нөө жоохон салалт ч юм уу жоохон сэтгэлийн готрол ч юм уу тиймэрхүү юм мэдэрж аваад буцаад одоо нийлэх ч юм уу тий ингээ хосоосоо салцсан залуучууд бол нийлэх ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд байна. За бүр ингээ салцсан хос нь байхгүй болсон тохиолдолд бол таныг одоо дараагийн хайрын одоо өвдсөд таныг ивэж байгаа учраас та дараагийнхаа хайрын учрлуудтайгаас уулзах бас бүрэн боломжтой байна. За аав ээж хүүхдээсүүдээс одоо ингээд те маш их хийж хэдийн энерги танарлаа орж ийн. Ерөөсөө л янараа хүүхдээсүүдээс амар хийж хэдийн энерги орж ирж байна. За таны амьдралд одоо мөнгө санхүүн дээр ингээд нэг эрэгтэй хүн орж ирж байна. Эрэгтэй ч эмэгтэй ч бай те энэ мэргийг үзэж байгаа хүмүүс нэг аав ч юм уу ээж ч юм уу найз залуу ч юм уу эсвэл бол зүгээр найзалдаг залуучууд байдаг шүү дээ. Одоо ажил мэргэжлийн холбогдлолтой эсвэл ангийн залуу ч юм уу те иймэрхүү хүмүүс та нарт ингээд маш их одоо хөрөнгө мөнгө сэтгэл зүйн одоо тийм юу хөнөө баялаг хөрөнгө мөнгөөр ч тусалж магадгүй тиймэрхүү ер нь л бол танд ингэж далдаас таныг одоо сэргэх тэр ихч хүчийг далдаас ингэж бүр хүчээр өгч байна. Танд хорон ертөнц танд хүчээр таныг сэргээж байна. Тэгээд та ч өөрөө ингэж хараа ийм бараан гунигтай тийм бараан байсан бол таныг хараа ийм гоё гэрэлтгээ бүр энэ хоёрыг нэг ингэ харалтаа ингэж ийм
шаал өөр байгаа юм тест. Доотлын игнэ нь бүр шараараа дүрээд дээдлийн игнэ нь болохоор ингээд бүрхэг байгаа даа байхгүй. Тэгэхээр таны өнгөрсөн сарууд чи ер нь жоохон их бүрхэг дүүнг өнгө аястай сэтгэл зүйн хувьд жоохон тийм логик оюунлын хувьд бол яг гадаа учраа мэдгүй байсан байна. Гэтэл та хараа таныг сануулж байгаа байхгүй. Та эрч хүчтэй болно гэд. Тэ хараа энэ дээр та бодож исэн хүмүүсээ ялнаа тий. Та эрч хүчтэй гоё сайхан шүн арслангийн орд амар үзэсгэлэнтэй орд гэдэг тий. Арслангийн ордныхоо бүр амар үзэсгэлэнтэй. Тэгээд магадгүй арслангийн ордныхан энэ хэсгийг бас илүү их сонгосон байж бас магадгүй шүү. Зүгээр энэ магадгүй гэж байгаа шүү тийм. Айгуу царайлаг тийм хүмүүсийн зураг гарч ирсэн байна. Тэгэхээр би энэ магадгүй их арслангийн ордныхан байх бас бүрэн боломжтой харагдчихээн. Галдаа арслангийн орд гэсэн үг байхгүй. За тэгээд энэ 12 сарын мессеж ч юм. Өө та одоо энэ муур байлаа гэж үү. Амар хөөрхөн инээсэн те. Та урд чинь бүгд унтсан байгаа сте. Тэгэхээр таныг ямар нэгэн байдлаар таны одоо дийлхийг хүсэжсэн ч юм уу те. Тандаа сүргэлдчихсэн, муудалцчихсэн, эсвэл бизнес дээр ч юм уу, эсвэл анги дээр ч юм уу, багш нар ч юм уу. За одоо хүн хоорондын харилцаан дээр чи ирж байгаа мессеж байхгүй. Тэр хүмүүс зүгээр л хинч биш юу ч та зүгээр л өөрөө л гоё ингээд 50 муур шиг энийгээл сууж бүх юм миг таны хорвоо ертөнц энэ оны төгсгөлөөр хийгээд өгнө. Танд бүх юм гэрэлтэй гоё байна л гэж харагдаж байна. Ер нь бол миний энэ хүм эргээр л ингэж харагдаж байгаа шүү те. За тэгээд энэ нэрч хүч энергигт та итгээд одоо аваад цаашаа яваад өөрийнхөө логик сэтгэлгээг маш сайжруулаарай. Тэгэх юм бол хорвоо ертөнд нэг эрэгтэй хүн байна. Тэр эрэгтэй хүнийг аягүй сайн анхаарч эргэн тойрноо ажиглаарай. Тэгэх юм бол зүгээр л таныг хорвоо ертөнц тэр чигтээ тий сахиусан тэнгэрүүд таныг ивэж байна. Та чи яасан ч мундаг ивэлтэй хүн юм. За тэгээд энэ 2 дугаар энэ мууртай хөзрийг сонгосон хүмүүстэй энэ хорвоо ертөнцийн бүхий сайхан сахиусан тэнгэрүүдийн бүхий сайхан бүхний хүсдэг тий сахиусан тэнгэрүүдийн гоё энергийг аваад аз жаргалаар цаглшгүй ихээр ингээд ирч хүчээр 2025 онд ороор 2024 оноо ийм их сүүлийн сарыг те ийм их баялагийг нь үртэлж аваад ирэх он руу ороорой гэж хүсэн өрөөё. За ингээд анхаарал тавьсан гал махбодтой ордныхондоо баярлалаа. За 3 дугаар хүзэр маань нэг ийм хүзэр сонгосон хүмүүс байгаа тийм тогтоотой мессеж. Ийм мессежийг сонгосон хүмүүс. За хэр харагдаж байна. Олон хүзэр нөө ингэж уртаад дэлгэж байгаа болохоор ер нь харагдаж байгаа юм уу магадгүй. За хэр харагдаж байна. Жоохон ингэж тавьчих. За 3 дугаар хүзрийг сонгосон тийм энэ тогтоотой хүзрийг сонгосон гал махбодтой хонь ном арслангийн ордныхан маань мэргэндээ тавтай морилон. За 2024 оны сүүлийн 12 сарын ерөнхий одоо төлөв энергийг хэдүүлэх хамтдаа мэдрээд за дараагийн 2025 он руу орох байгаа. Тийм учраас та нар маань хэрвээ миний мэргэн дээр өөрсдийнхөө энергийг одоо тий жоохон ч гэсэн мэдрүүлж хуваалцахыг хүсэх юм бол энэ хэсэг дээр ямар нэгэн байдлаар мэдгдэл үлдээгээрэй. За ямар ч мэдгдэл байж болон зүрх дардах ч юм уу эсвэл бол мэрэгэн тарсанд хараагүйч гэдэг юм уу те ирч хүчтэй энергитэй болмоор анж гэж бичдэг юм уу те эсвэл сайн сайхан аз жаргал надад маш их байгаач гэж бичдэг юм уу юу гэдэг те ингээд өөрийнхөө байдлаар надтай энерги хуваалцаараа би тэр одоо комент хэсгийг уншчаад та нарын энергийг ингээд мэдрэнгүүтээ ингээд дараагийнхаа энерги нь ингээд сайжирсан байна ингээд одоо дээшлсэн байна доошилсан байна гэдэг мэдрэмжийг авч болох байгаа. 12 сарынхны ерөнхий энергийг унши арслан ном тий хоньны ордны
байгаа. За тэгээ гал махбодтой орд маань 12 сарда. За ер нь их өглөөгч байх нь байна тий. Хүнд их өгөх нь байна. Одоо хүнд мөнгө өгж гэнэ, хүнд хайраа өгж гэнэ, хүнд итгэл өгж гэнэ гэдэг чинь та өөрөө тэр бүх юмтай хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 2024 онд ч юм уу тий өмнөх одоо олон жилийнхээ амьдралд та их гоё олон сайхан зүйлийг хураасан хүн байж бас зарим хүмүүс байж бас болцсохгүй. За тэгээд ер нь бол 2025 онд их зүйл хийх гэж төлөвлөж байгаа юм байна. За маш зарим нь бол ингээд маш их юм одоо хуучин зүйлүүдийг гэж яриад байдаг шүү дээ. Хүмүүс одоо нөө хуучин болохгүй байгаа харилцаа, болохгүй байгаа ажил, тий болохгүй байгаа сургууль, болохгүй байгаа газар, тий онцгүй байгаа байр, байшингаасаа нүүгч гэх юм уу, тий тэр зүйлүүд дээр орхиж явах одоо тий тэр зүйлүүдэд орхиж явах одоо магадлал маш өндөр байгаа тий 12 сард. За тэгээ их ирч хүчтэй байна уу? Энэ араа гал энергиас их ирч хүчтэй байна. За тэгээд энэ 2024 онд их олон зүйлийг хийгээд энэ хараа энэ золоо ингээд маш энэ гал энергийн хүзэр ахгүй юу? Тэгээд айгүй олон зүйлийг ингээд хараа хийцэн. Тэрнээс нь одоо эхнээс ахуулаад ингээд доороос нь ингээд цэцэг ургаад одоо нөө энэ таягнууд нь тийм шидэт галын шидэт таягнууд нь одоо ингээд юу айгүй тийм үр өгөж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ оны сүүлээр танд ямар нэгэн байдлаар тийм энэ хараа таягнуудын дэдлийн оройнууд нь айгүй гоё ингээд гэлцэж байгаа. Тэгэхээр энэ оны сүүлд таны энэ онд хийсэн одоо зүйлүүдийг хорон ертөнд шагнаж урамшуулж, бусад найз нөхдөд чинь шагнаж урамшуулж одоо тий ирч хүчиж насны мелахны за таны дотоод сэтгэл зүй сүүлийн хэдэн саруудад ингээд амар мөн байдалтай одоо энэ тий ингээд юм сэтгэл санааж амар гутарсан, гуйнсан нилээн дотгошоогоо болцсон байсан байдал чинь одоо энэ 12 сард зүгээр олж байна. За тэгээ танд одоо мэдээж шинэ эхлэл тий одоо энэ араа ингээд харахаар ерөөсөө танд шинэ эхлэл ирж байна. За энэ одоо шинэ эхлэл бол айгүй маш сайн. Яагаад тэгэхээр одоо нөө өмнөх одоо ингээд хар бараан дурсамж, хар бараан зүйлүүд за энэ амьдралын одоо нэг юм өчигдөр ууржигдрын одоо 3-4 сарын өмнөх амьдрал бичиг таны амьдралд бичигдсэн номны хуудаснууд тий ямар байсан амьдралын чинь мөчлөг дуусаад дараагийн 100 хуудасны одоо мөчлөг эхлэх бас бүрэн боломжтой харагдаж байгаа байхгүй юу. Тим юмн дээр энэ одоо энэ шинэ эхлэл гэдэг карт гарч ирж байгаа. Хуучин бүхэн ардаа өнгөрсөн шүү тий. Хуучин өнгөрсөн юм бол өнгөрсөндөө л өнгөрнөө. Одоо ингээд шинэ юм эхэлнэ л гэсэн юу. Тэгээд танд одоо дахиад нэг 500 утас ч юм уу дахиад нэг 100 утас ч юм уу шинэ амьдрал бас шинэ сонирхолтой зүйлүүд эхэлж байна гэж харагдаж байна. Тийм мэдээж араа энараа шинэ сонирхолтой зүйлүүд нэг бүр эхлэх гээд ингээ гараад ирсэн аахгүй ингээ одоо угаасаа энэ юуны ордныхаа айгүйх гал махбодтой ордод айгүйх тийм ирч хүчтэй хөөхөн үзэсгэлэнтэй тий гадаад төрхөнд айгүйх анхаардаг байдаг. Зарим хүмүүс энэ 12 сард хүүхэдтэй болж магадгүй байна. Зарим хүмүүс бол одоо тий нэг тийм даалт ертөнц рүү их холбогдож байна. Зарим хүмүүс энэ 12 сард энэ хараа орхиж явна гэж байгаа байхгүй. Зарим ямиг сэтгэл зүйн жоохон зүрх сэтгэлийн жоохон шарахтай бас үлдэж магадгүй энэ 12 сард. Тэгээд яг хөө тэрийг бас зүрх сэтгэлийнхаа шарахыг мэдээж хэсэг хугацааны дараа ани штэ тий 2025 оны нэг эхний хэдэн саруудаар ингээд та жоохон сэтгэл зүйн өвдөлттэй байж байгаа зүгээр болох байхаа. Энэ бол тэгж харагдаж байна. Тэгээд жоохон хайр дурлалын зарим гэр бүлтэй хүмүүстэй ч юм уу тий жоохон сэтгэл зүйн жоохон өвтгөж бас магадгүй байна шүү. Тэг энэ дээр яг хөө угаасаа өвдөх хэвээр юм өвдөн штэ. Тэгээд яг хөө жоохон өвдөн. Тэгээд яг хөө энэ танд бол мэдээж энэ хоёр хараа нэг жоохон жил үргэлжилсэн одоо удаан хугацаанд дурлалцсан хүмүүсийн бие инээ мэддэг хүмүүсийн зүрх сэтгэлийн шарах байна гэж харагдаж байна. Тэг яг хуу
энийг ол та угаасаа эдгэж чадна. Энд хараа ингээд бүх юм ингээд аз жаргалтай. Ирч хүчтэй тий. Ингээд олцтой омогтой гэрэлтэй тий үр жимстэй ингэж харагдчихэв. Энэ зүрх сэтгэлийн шарх бол угаасаа танд байсан юм байна уу? Олон жилийн хугацаанд байсан юм байна. Энэ одоо ганц би биш те одоо энэ гэр бүлийн асуудал гэр бүлтэй эсвэл бол хостой байж байгаа төр салсан ч юм уу тиймэрхүү хүмүүст бол юм шархлал нь үргэлжлээд нэг жоохон байх гэдэг. Гэхдээ 25 оноос гайгүй зөөлрч магадгүй. Гэхдээ энэ сэтгэл зүйн шархлал хизээч танаас айрлахгүй байхаа. За нөө сэтгэлийн гүнд үлдэнэ гэдэг ч юм уу тийм л ах. За тэгээд хүүхэдтэй болж магадгүй шинэ хайртай учирч магадгүй нэг тийм усан энергитэй одоо тийм нарслангийн ордны номын ордны хоньны ордны хүмүүст нэг тийм усан энергитэй тийм энэ гурван үзрийг харж байна. Ийм усан энергитэй тийм өхөөрдөм тийм одоо айгу хөөрхөн биш тийм өхөөрдөм үзэсгэлэнтэй биш тийм өхөөрдөм тийм эмэгтэйчүүд залуучуудтай шинээр харилцаанд орж болохоор энэ 12 сард тэгж харагдаж байна. Одоо жишээ нь өмссөн шинэ жилээ дээр байж ахт ч юм уу тий гадуур явж ахт ч юм уу өмссөн хувцсан тийм цайвар цэнхэр одоо тийм нэг юм хөөрдөм нэг гүн шиг ч юм уу нэг тиймэрхүү харагдаж байгаа л тэр таны эмэгтэй тэр таны эрэгтэй байж магадгүй шүү те тэр хүмүүс тантай контакт үүсгэх холбоо үүсгэх хичээж байгаа бол тэр таны шинэ харилцаа байж магадгүй шүү гэж бас таньж болно. За мессеж байна. Мессежн дээр мессежний зураг ирсэн байна. За танд энэ 12 сард нэг шин зүйл болох гэж байна те энэ араа ичидийн юм шиг юм тохуур гэж би харж байна. Энийг бол энэ удаад би ичидийн юм шиг гэдэг ойлголт бол ирж байна. Тэгээ дээрэс нь юм хааны тэмдэгтэй ичидийн юм шиг юм цагтл байна. За энэ цагтл дээр бол нэлээд сайхан юм ирж байгаа ах гэж би бодож байна. Энэ цагтлыг тодруулъя. Энэ цагтл дээр хайр дурлалын цагтл байна уу? Ажил мэргэжлийн цагтл байна уу? Хайр дурлалын цагтл байна уу? Ажил мэргэжлийн цагтл байна уу? За энэ маш том хоёр үзрээс ингээ араасаа ингээ гараад ирлээ. За энэ магадгүй ажил мэргэжилтээр хэрвээ байх юм бол та ажил мэргэжилтээр бас хамгийн л мундаг соргоог хөрөнгө мөнгө компанида дагуулсан. За гэртээ хөрөнгө мөнгө авчирсан. Их хурц ухаан оюун шийдэлтэй бусдыг манлайлсан байдалтай тийм гоё мессеж тань дээр ирэх нэ магадгүй шагнал урамшууллаас хүртэж магадгүй хийсэн зүйлээ чинь одоо тийм үр шим бас амтагдаж магадгүй за одоо нөө шалгалт шүлэг тэ янз бүрийн зүйл өгж байгаа хүмүүс ах юм бол бүх юм чинь бол бүтэн биелэн найс нөхдүүд шин тусламж гэдэг юм уу ингэж харагдаж байна. За хосын харилцаан дээр бол хоёр сонголт гарч ирж байна. Бүр хоёрын хоёр сонголттой. Хоёрын хоёр сонголттой шүү. За тэгээ хоёулаа нэг нь айгу логиктай залуу байж болно, нэг нь айгу логик сайтай эмэгтэй байж болно, их ухаантай гэсэн үг шүү дээ. За нөгөөх нь бол их мөнгөтэй залуу байж болно, бас жоохон шалгадуу байж магадгүй. Энэ араа жоохон сонирхолтой болох гэдэг ингээд чи энэ араа айгу тийм шалэг царайтай байгааз. Тийм шалэг царайтай мөнгөтэй айгу тийм залуу гарч ирж бас магадгүй. Тэгээд ерөөхдөө бол энэ хоёр хүний нэг нь таныг гих сэтгэлтэй нэг нь одоо тийм ингээд яасан ч яхав дээ гэдэг тийм сэтгэлтэй тийм хоёр хүн байх нь та хараад шууд угаасаа танина тэгээд ер нь бол энэ ганц бие хүмүүс нь мэдээж хүнтэй уулзах иймэрхүү хүмүүс сонголттой учрна хэрвээ одоо хосууд байж салсан бол бас ийм сонголтонд бас хамрагдах бас бүрэн боломжтой зарим хүмүүс дээр иймэрхүү гоё зүйлүүд ирэх нэ за ингээд гал мах бодтой хон нум Арслангийн ордны 2024 оны 12 сарын ерөнхий энергийг
уншлаа. За энэ энергийг нь би сайн мэдрээд сайн чийжлээд авъя. За 2025 онд энэ энерги маань үргэлжлээд хэр хэмжээтэй яаж явах нь гэдгийг үргэлжлээд хэдүүлээ хараад мэдрээд ингээд 2025 онд хамт энерги уншаад явах юм шүү. Тэгэхээр комент хэсэг дээр ямар нэгэн байдлаар та нар маань мэдээлүүлдээгээрэй. За тэгээ зарим нэг нь хөрхөн хүүхдтэй болоод аз жаргалыг мэдрээрээ, зарим нэг нь шин усан махбодтай тийм хөөрдөм хөөрхөн найз залуу найз бүсгүйтэй болоод аз жаргалыг мэдрээрээ. За зарим хүмүүс нь хуучин хайраас аз жаргалыг мэдрээрээ. Хайр гэдэг чинь сайхан зүйл байдаг юм шүү. Гэхдээ тэр өвдөх зовлон нь хэцүү ч гэсэн та зүгээр шийдэж чадах юм бол тэр хайр болол үнэхээр гоё мэдрэмж мэдрүүлдэг юм шүү. За тэгээд бусад хүмүүст өгөөрэй өгсөн ч гэсэн та одоо тийм хэмжээ хязгаартай өгөхөө өөрөө бас мэдчихэл байгаах. За тэгээд тань шинэ эхлэл ирж байна шүү. За тэгээд аз жаргалын дээдийг, хайрын дээдийг бүр цаглашгүй ихээр цаглашгүй сэтгэшгүй их тоогоор та бүхэндээ хүсэн өрөөё. За гал махбодтой орд маань ордыг бүх ордуудыг удирдах манлайлж чиглүүлж авдаг маш мундаг орд байдаг шүү. За тэгээд та нар маань одоо юу сансан 9 цагаан хүсэл нь биелээд гэдэг шиг л хамаг сайн сайхан бүхнээ та нартаа хүсье. За ингээ анхаарал тавьсан явдалд баярлалаа. Баяртай.